Урлан бүтээлийн жаргалд амьдралаар нь зингиж яваа энэ зураач бараг 60 шахам жил биер будаг барьж намтар түүхийн бичиж байгаа хүн. 13 наснаас эхлэн авдар савны нүүрний хээ угад зурж эхэлсэн ядам сүрэнг эрийн цэнд хүрсэн жинхэнэ зураач болсныг энэ хөрөг баталсан юм. Сайн зуран гэдэг бол зөвхөн адилхан зүрхийг хэлдэггүй юм. Ядам сүрэнгай Сүхбаатарын зоригтой баатарлаг чанар төдийгүй ухаантай, даруй, тайван олон чанаруудыг энэ зурагт гаргаж чадсан юм. Ер нь ядам сүрэнгийн зурсан Сүхбаатарын дөрүүд бол өвөр мөц онцлогтой. Өөр хэний ч зурагтай адилгүй гагцхүү ядам сүрэнгийнх гэсэн гоц ялгаатай байдаг билээ. Сүхбаатарын багын зураг. Энэ зургийг Сүхбаатарыг өсгөөс нь эхлэн мэддэг байсан эмгэн хишигт үзээд адилхан болсныг гайхан нулимс унгаж байсан уг зургийн үнэлэлт байлаа. Ядам сүрэнгийн уран бүтээлийн томхон хэсгийг хөрөг зураг эзэлдэг. Ударник гунцэг ямдан, ударник ичин хорлоо, хөдөлмөрийн баатар даваажив, анхны 100 мянгаж жолооч хөдөлмөрийн баатар гэлэг жамц, хөдөлмөрийн баатар самбуу, малчин бүсгүй, жүжигчин долгор сүрэн, бодит зургийн аргаар 3 орон зайн дүрслийн ухаанаар уралсан энэ хөргүүдээс гадна Монгол зургийн аргаар бүтээсэн олон хөргөний олон далдаршсан өвгөн хуурч. Энэ зургийг харахад чухамхүү хуучин цагийн бус шинэ цагийн ерөөлч туйл хайлж байгаа нь чихэнд сонсогдох шиг болдог. Шансчин ядам сүрэнгэн бүтээсэн хөрөг зургуудыг бүхэлд нь авч үзвэл хувьсгалаар төрж өссөн шинэ хүний дүрийг голчлон бүтээсэн явдал юм. Лувсан хуурч, дууч дугаржив, Монголын эртний эрдэмтдийн хөргүүд эртний уламжлалт Монгол зургийн аргаар олон сэдвт зураг зурсны нэг нь учиртай 3 толгой юм. Дэ нацаг доржийн дуурийн сэдвээр хийсэн энэ бүтээл хүмүүсийн харьцаа, сэтгэл санааны ертөнцийг дүрслэхдээ Монгол зургийн хүүрнэн өгүүлэх аргаар хуучин 12 жилиг зурдаг байсан зохиомжийг ашиглан дугуйруулан байрлуулж, үйл явдлын хамгийн гол зангилаа хэсгийг голдон оруулан зурсан байна. Монголын зун нэгдэл
1950-ад оноос ядамсрангуй ардын урлаг, эдийн боловсролын дурсгалт зүйлийг судлан Монгол үндэсний хувцас, ноёд түшмэдийн хувцас, цамын хувцасны 3 цомог бүтээсэн. Энэ нүр их хөдөлмөрийг хийхэд ур авьяасаас гадна ажилсаг чанар, нэгт нямбай ажиллагаа, асар их төвчээр шаардсан нь илэрхий. Сүүлийн үед бүтээсэн уран бүтээлийнхээ талаар давч ярьж өгнө. Би сүүлийн үед ер нь 3 альбом хийлээ. Угсаатны үндэсний хувцас, угсаатны зүүн хувцас, цамын баг хувцас, цамын баг хувцасаараа жаахан дутуу байгаа. Ганцхан хэдэн ирэх. Энэ зүйлийг хийхдээ би ер нь мартагдж байгаа. Манайд одоо дээрээс хэрэглэгдэж ирсэн ийм зүйлүүдийг бас нэг үлдээхийн зорилгоор бас хойд үедээ бас хэрэгтэй болов. Судалгаа шинжилгээний ажлууд одоо янз бүрийн юмд хэрэгтэй юм болов гэж бодож ажилладаг боллоо. Үүнээс хойш би бас мөн энэ жилийн цаашдаа одоо эдлийн хөдөө хотоор гэр аж ахуйн хэрэглүүдээр ажиллах санаатай байна. Орчин үеийн маань одоо соёлын талаар бол одоо хөгжиж байна. Зураачд олон болсон, хэдий хүмүүс олон энэ дэви зэрэгцэхгүй, эднийхээ харин мэдэхгүй юм уу? Хүүхдүүдийн одоо мэдэхгүй зүйлүүдийг бас хийж ажиллах нь дээр юм уу гэж би одоо боддог болсон юм. Ядамсрангуй 1942 оноос Монголын урчуудын эвлэлийн байгууллага бий болсон цагаас хойш тэргүүлэгч нарийн бичгийн дагын үүргийг тасралтгүй гүйцэтгэж дүрслэх урлагийн гол асуудлыг шийдэхэд бүтээлчээр оролцсоор байна. Түүний санаачилгаар 1975 онд Улаанбаатарт гар урлалын үйлдвэр байгуулсан юм. Москва хотын Суриковын нэрмжит уран зургийн дээд сургуулиас ирж байсан залуу ядамсран бөгөөд нарийн дахь Монгол ард улсын төрийн шагналт ардын зураач цол бүртгэх хүртлээр уран бүтээлийн урт замыг туулжээ. 20 дугаар зууны дүрслэх урлаг Монголын уран зураг, ардын зургийн уламжлалт тулгуурласан зураг, жишээлбэл Өржингийн ядамсрангийн бүтээл, хувьсгал романтик үзлийг шингээсэн сэтгэл баясгам нэгдмэл дүрийг бүтээх хандлага хоёр хосолж байгаа юм. Ардын зураач ядамсрангуй Монголын эртний уламжлалт урлагийн нэг төрөл зээгт наамлыг шин утга агуулгаар баяжуулан сэргээсэн хүн. Өөрөд ихэвчлэн бурхан бүтээдэг байсан энэ аргаар социализм байгуулж байгаа эрхи чөлөөт ард түмнийхэн шинэ дүрийг уралжээ. Энэ нарийн төвөгтэй бүтээлүүдийг ядамсрангуйн гэргий Монголын урчуудын эвлэлийн гишүүн Лүня голдож уралсан юм. Эднийх гэрээрэн уран бүтээлчид, их охин заяанч, ач хүү марал хүнч бүгд зураг зурх дуртай төдийгүй авьяастай. Ядамсрангуйн том хүү Өржинэ манай нэртэй уран бүтээлчдийн нэг болсныг түүний хийлгсэн зайсан толгойд их зөвлөлтийн дайжд зориулсан хөшөөний мозаикуудаас үзэж болно. Өржинэ одоо Улаанбаатарт байгуулагдах Владимир Ильич Ленинийн музейн ханын чимэглэлийг урлаж байна. Ахмад зураач багш бүгд найрамдах Монгол ард улсын ардын зураач төрийн шагналт ядамсрангуйн
уран бүтээлийн үзэсгэлэн нээх гэж бид цуглараад байна. Орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилдсан олон талтай уран бүтээлээр манай соёл урлагийг социалист соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ядамсрангуй гавьяа зүтгэлийг нам засаг өндөр үнэлж саявтар 70 насных нь ойгоор төрийн дээд шагнал Сүхбаатарын урдангоор шагнасан билээ. Ядамсрангуй олон арван бүтээл хийж байх завсран дүрслэх урлагт бүхэл бүтэн олон авьяастан урчуудыг сургаж хүмүүжүүлж өгсөн бидний анхны багш нарын нэг юм аа. Мөн ядамсрангуй бол үндэсний урлагийг хоёул чимгэллийн урлагийг судлагч хүн юм аа. Ядамсрангуйн цуглуулсан, нэмэд зурсан энэ чимэглэлийн олон зургууд манай театр, кино, тайз, концертын хувцас хэрэглэл чимэглэлийг хийхэд үндсэн гарын авлага болохоор барахгүй. Улмаар онцог ирэх тутам энэ зургууд бол улам үн цэнтэй болох ийм бүтээлүүд юм аа. Одоо ч гэсэн ядамсрангуй энэ чиглэлээр нэлээд зүйлийг хийх гэж төлөвлөж уран бүтээлч хөдөлмөрөөн төвлөрүүлж суугаа ийм бүтээлч хүн байна. Ингээд үндэд нөхөр ядамсрангуйдан уран бүтээлийн шинэ гараандан одоо байгаа шигэн ухаан саруул нүдэн хурц гарын чичиргээгүй байж үзэгч төмнөөн баясгах олон арван бүтээл туурвахыг өрөөж мөн эрүүлэн урт удаа наслахын өлзийтэй сайхан өрөөлийг дэвшүүлье. Ардын гэдгээс эхий авсан ядамсрангуйн уран бүтээл олон талтай. Биерийн үзүүрийн нэг хялгас эвгүй хүрчгвэл ур хийцэн алдчих энэ нарийн бүтээлийг үзээд эзний төсөөлөн бодож болно. Ядамсрангуйн бага хэн туяа зураач дүрслэх урлагийн сургуульд багштаж манай залуу зураачдыг бэлтгэж байна. Бэнүүгаа. Ардын зураач ядамсрангуй уран бүтээлийн талаар сэтгэлээ ярьчихгүй юу? За эрхэм хүн ядамсрангуйн тухай их зураачийн тухай ярихад сэтгэл тавтай бай. За ядамсрангуй би анх хүний зүгэл урддаг дүр энэ одоо зураач гэж таньж авсан юм аа. За ядамсрангуйн бүтээл ер нь хөдөө орон нутаг манай малчтын гэр амьдрал Монгол хүний энх амгалан сайхан дүр царай бол өргөлд усгаддаг. Энэ талаараа бол үлэмж их одоо судлуур аялал хийж тодорхой одоо өөрийн ойлголттой болсон хөө. Цайч хийсэн бүтээлүүд дотор энэсээ манай ажилчид, уурхайчид, ударнигууд, тээвэрчдийн талаар, цэхэтэн оюутнуудын талаар, бичгийн одоо эрдэмтэн мэрэгдүүдийн талаар бүтээсэн бүтээлүүд ариун болон энийг та бүхэн цөмөрөн одоо мэдэж байгаа. Энэ үлгсэнгээр бид Ахмад зураач бид ч гэсэн тэр ер нь манай залуу зураачдууд ер нь манай одоо эрен үеийн шинэ одоо хойд үе өөрийнх эх орны соёл өв боломжлыг судлах, хүлээж авах мэдэх талд бол хүн их ач холбогдол өгсөн болж байна. Ингээд ядамсрангуйн уран бүтээлийн амжилт өөрийн нас өдөр цааших бүх одоо туурвах судлах ажилд нь өндөр амжилтыг хүсье. Ядамсрангуйн хамгийн том бүтээлийн нэгдэл гэдэг зураг Монгол орны байгалийн сайхан шинэ Монголын цэцгэлэн хөгжиж байгаа хөдөө нутгийн амьдралыг харуулжээ. Ядамсрангуйд багшаа гэж дууддаггүй хүн
манай зураач уран бүтээлчдийн дунд бараг байхгүй. Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн томхон төлөөлөгчин нэг энэ зураач өөрийн эцэж цуцшгүй зүтгэл сэтгэлээрэн сэтгэлд хоногшим уран бүтээлээрэн манай дүрслэх урлагийн бүхэл бүтэн үеийг бэлтгэлсэн хүн гэж зүйсоор нэрлэгддэг. Бяцны үеэс улам цаашлан холдсоор байгаа. Өдөр хоногоор үн цэн нь улам нэмэгдэх Монгол түмний эдийн соёлын энэ нэрт бүтээлүүдийг гарт баригдам ийм сайхнаар урлахад авьяас чадвараас гадна өргөн мэдлэг, үнэнзгийн судалгаа хэрэгтэй болох нь аян дан илэрхий. Ядам сүрэнгай сүүлийн жилүүдэд шарын шашны эд үлгийн зүйл, хүрээ цамын хувцас өмсгөлийн зүйлээр уран бүтээлчид судлаачдад үнэт гарын авлага болох бие даасан цомог бүтээж байна. Насыг насалсан ч ануухнараа уран бүтээлийнхэн үд дунд ява энэ буянтай бүрэл зураачид их орон ард түмэн хань нүгтэн урд удаа наслаж улам ихийг бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.